Украиноос Канада улсаас Орос улбаны улсын зарцаасан хөрөнгийн орлогоос 1.7 тэрбум ам.долларын зээл авсан байна. Америк нэгдсэн улс Сирийн улсад тавьсан эдийн засгийн хоригуудыг цуцалжээ. Испани улсын Севилья хотод нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн санхүүжилтийн 4-р баг хурал зохион байгуулагдлаа. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цагиргаа Харвард нэгт сургуульд мөрдөн шалгалт явуулжээ. Арамтайг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр 5 хүнд хүрч байна. Бид AFP агентлагийн албан ёсны их сурвалжтайгаар олон улсад болж байгаа онцлог үйл явдлуудыг таймлан мэдээлэх болно. Украиноос Канада улсаас 2.5 тэрбум Канад доллар буюу 1.7 тэрбум ам.долларын зээлийг авсан байна. За энэ зээл нь 7-гийн бүлгийн Орос улбаны улсын хөрөнгийн ашигт суурилсан санхүүжилтийн санаачлага гих төслийн хүрээнд олгодож байгаа юм а гэж Украин улсын ерөнхий сайд Денис Шмигаль хэлсэн байна. За энэхүү санаачлагын дагуу Украин ирээдүйд цаашдаа зарцаагдсан Орос улбаны улсын хөрөнгөөс бий болох ашигт тулгуурласан нийт 50 тэрбум ам.долларын зээлийг авах юм байна. Канада энэхүү санаачлагад нийт 3.5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлж байгаа. За энэхүү зээлийг 30 жилийн хугацаатаагаар олгож байгаа. Эхний санхүүжилтийг Канадын засгийн газар 3 дугаар сард шилжүүлсэн. Шмигалийн хэлж байгаагаар 2024 оны эхэн үеэс хойш 2025 оны эхэн үеэс хойш Украин Орос улбаны улсын зарцаасан хөрөнгөөс нийтдээ 17.6 тэрбум ам.долларыг авсан байна. Тэрээр бид Орос улбаны улсын зарцаагдсан хөрөнгийг бүрэн хураахыг шаардаж байна. За энэ хөрөнгө нь дайнд хохирсон хүмүүсийн нөхөн төлбөрт болон Украины дахин сэргээн босгох ажилд зайлшгүй хэрэгтэй. Түншлэн ирээдүйн дайнуудаас сэргийлэх алхам болно гэж үзэж байгаа гэдгийг илэрхийлсэн. Орос улбаны улс Украинд бүрэн хэмжээний товтлогоо эхлүүлсэн 2022 оноос хойш 7-гийн бүлгийн улс орнууд Орос улбаны улсын 300 тэрбум ам.долларын төрийн банкны хөрөнгийг зарцаасан. За энэхүү санаачлагыг Америк нэгдсэн улс болон Европын холбоо тэргүүлэн дэмжиж байгаа. Энэхүү 300 тэрбум ам.долларын хөрөнгийн дийлэнх нь Европод байрладаг. Европын холбоо нүг хөрөнгөөс олсон хүүг Украинд батлан хамгаалах тусламж үзүүлэхэд ашиглахаар төлөвлөж байгаа. 7-гийн бүлгийн улс орнууд Орос улбаны улс Украинд учруулсан хохирлыг төлж багдуулах хүртэл хөрөнгийг нь зарцаасан хэвээрээ байлгана гэдгээ удаа мэдэгдсэн. Харин Европын холбоонд 200 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө хадгалагдаж байгаа чиглэлээ зарим бүлгийн гишүүн улс орнууд энэ хөрөнгийг бүрэн хураах нь еврогийн дэлхийд дахин эзлэх байр суурийг сулруулах эрсдэлтэй байж магадгүй гэж болгоомжлж байгаа юм байна. Энэ хөрөнгийг ашиглахыг Кремлийн зүгээс хулгай гэж буруу шааж байгаа. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Евразийн эдийн засгийн холбооны дээд хэмжээний уулзалтанд үг хэлэх үедээ Орос улбаны улсын алт валютын хэмжээний нөөц барууны банкудад зарцаагдсан байгаа. Тэр бидний мөнгийг хулгайлах гэж байна гэж ил тод хэлсэн байна. Гэхдээ Владимир Путин өнгөрсөн пүрэв гарагт Орос улбаны улс барууны давмгайлсан санхүүгийн тогтолцооноос татгалзах шилжилтийг хурцгана гэж үзэх юм бол 300 тэрбум ам.доллараа өгөхөд бэлэн байна гэж хэлсэн байгаа юм. Энэ талаар тэрээр барууны зүгээс хөрөнгийг нь хураах юм бол төлбөр тооцооны бүсчилд шилжих үйл явц эргэл буцалтгүй болно гэж мөн анхааруулсан. Урт хугацаанд энэ нь дэлхийн эдийн засагт хохирол учруулж болзошгүй гэдэг нь хэлсэн. Цаашдаа Орос улбаны улс найрсаг нөхөрсөг харилцаатай улс орнуудтайгаа хамтран еврогийн санхүүгийн системийг үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байгаа нь БРИКС-ийн улс орнуудын дунд удаан хугацаанд яригдж байгаа төлбөр тооцооны шинж систем үүсгэх тухай ярьсан зүйлж магадгүй байна. Персийн булангийн улс орнууд Сирь дэх Башар Асадын дэглэм нуран улсантай холбогдуулан сүүлийн үед тус улсад тусламж үзүүлэх хөрөнгө оруулах үйл ажиллагаа түргэн шуурхай хийж байна. Түүнчлэн өнөөдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Сирь тавьсан хоригоо албан ёсоор цуцалж байгаа гэдгийг мэдэгдлээ. Персийн булангийн орнуудын үзүүлж байгаа тусламжийн тухайд Катар, Сауди Араби улсын засгийн газрууд Сирийн дэлхийн банкны өмнө 15.5 сая ам.долларын үрийг төлснөөр Сирь улс сэргээн босголтын тусламж авах эрхтэй болсон байна. Түүнчлэн Персийн булангийн агаарын тээврийн компаниуд Дамаскот руу нислэгээ дахин эхлүүлэхээр болсон гэдгийг зарлалаа. Дубайн эзэмшилд байдаг DP World компани Сирийн засгийн газартай 800 сая ам.долларын гэрээ байгуулж, дайны үед Орос улбаны улсын тэнгисийн цэргийн бааз байрлаж байсан
арт улсын бомбыг хөгжүүлэхээр болсон хамгийн анхны хөрөнгө оруулалтуудын нэг ба. Өмнөх дэглэмийн үед Иран-Сирийн харилцаа тун сайн байсан. Ираны эрх баригчид Башар Асадын дэглэмийг цэргийн болон санхүүгийн хувьд дэмжиж 2011 онд эхэлсэн Арабын хаврын бослогыг хүчээр дарахад тусалж байсан гэдэг. Тэр үед Сирийг Иранаас Ирак, Сир, Ливан дамжин газар дундын тэнгис хүрэх бүсийн гол тулгуур гэдэг байсан ба. Сирийн урт хугацаанд эрх барьсан ерөнхийлөгч Башар ал-Асад Ираны эрх баригчидтай ойр харилцаатай байсан. Гэхдээ өнгөрсөн 12 дугаар сард босогчдын эсэл түүнийг гинтийн байдлаар түлхэн унасны дараагаар Персийн булангийн орнуудын албан тушаалтнууд бизнес эрхлэгчид хамгийн түрүүнд Сирийн сэргээн босголтыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм. Тэгвэл Сири яг одоо босогчоос улс төрч болсон Ахмад Ашаараа удирдах байгаа. Энэ нь Сирийн хувьд төдийгүй бус нутгийн хувьд эргэлтийн цэг болж байгаа гэж Сауди Арабын гадаад хэргийн сайд Фасал бин Фархын өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Өнгөрсөн жилүүдэд Сауди Араб тэргүүтээ Персийн булангийн улс орнууд Ирантай харилцаагаа зөөлрүүлж, шууд сөргөлдөхөөс илүүтэй яриа хэлэлцээ хийх замаар хяналтаа тогтоох бодлогыг бол баримталж ирсэн. Тэгсэн хэдий ч Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүдийн довтлооны улмаас болгоомжлсон байр суурьтай хിവэр байсан гэдгийг санал. Тэгвэл Персийн булангийн хаад ихэнхэн сүний шашинтай тул Иран шиг шийд шашны үзэл сурталыг нутаг дэвсгэртэй түгээхээс болгоомжлогоо гэж шинжээчид үздэг. Ийм нөхцөл Израилийн довтлооны улмаас Ираны зэсэл хүчний удирдлагууд олноор амируудж, зэсэл хүчин нь улс сулж байгааг Персийн булангийн орнууд өөрсдийн өрсөлдөөнд хөгжлийн загварыг тэлэх боломжоо гэж үзэж яж магадгүй юм. Энэ талаар цааш тодруулах юм бол Израиль Ираны 12 хоногийн дайн өнгөрсөн 7 хоногт гал зогссноор дууссан. Энэ нь ойрт орондын хүчний харьцаа хэрхэн өөрчлөгдсөн болохыг харуулсан үйлдэл гэж хэлж байна. Хэдхэн жилийн өмнө ийм дайн болсон бол Сир Ираны довтлооны арын бааз болох байсан бол одоо шин засгийн газар нь аль болох хүнлэнгийн алиг талыг баримтлаагүй төвийг сагсан байр суурийг баримталж байна. Өнгөрсөн жил хүртэл Персийн булангийн орнуудын дийлэнх нь Башар Асадтай харилцаагаа хэвийн болох бодлого баримталж байсан бол одоо шинэ Сирийг бүрэн дэмжих бодлогод шилжсэн байна. Энэ талаар судлаачид Сир Персийн буланг нэгтгэж байна. Сир улсыг сэргээн босгоход дэмжлэг үзүүлж байгаа нь бүс нутгийн улс орнуудын хоорондын маргааныг төрч алхай хойш тавихад хүргэж байгаа гэж дүгнж байна. Ашаарагийн хувьд түүний намтар түүхийг нь харах юм бол Сауди Араб улсад төрж өссөн нэгэн тэрээр нэгэн цагт Аль-Каида бүлэглэлтэй холбоотой байсан гэддэг. Тэгвэл тэрээр одоо Сирийн шинэ ерөнхийлөгч болж жихад үзүүлэлтнээс прагматик улс төрж болсон байна. Дараагийн бас мэдээ. Испани улсын Севилья хотод Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн санхүүжилтийн 4-р баг хурал зохион байгуулагдж дууслаа. Энэхүү хурал нь баян ядуу орнуудын хөгжлийн ялгааг арилгах, тэр дундаа хөгжлийн салбар дахь олон их найд ам долларын санхүүгийн дутагдлыг нөхөх асуудлаар хэлэлсэн уулзалт байна. Уулзалтын үр дүнд Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 70 орны удирдагчид болон төлөөлөгчид Севильягийн тунхаглал их баримт бичгийг санал нэгтээ баталсан байна. Ингэснээр жил бүр 4 их найд ам долларын санхүүгийн дутагдлыг нөхөж, хөгжлийг дэмжих, олон сая хүнийг ядуурлаас гаргах, Нэгдсэн үндэсний байгууллагын 2030 он хүртэлх доктортой хөгжлийн зорилтыг биелүүлэх боломжтой болно гэж. Төр засгийн тэргүүнүүдээс гадна олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн банкуд, буяны байгууллагууд, хувийн хөвшил, иргэний нийгмийн төлөөлөгчид мөн оролцсон. Гэхдээ Америк нэгдсэн улс энэхүү уулзалтанд оролцохоос татгалзсан байна. Тодорхойлбол Америк нэгдсэн улс 2 дугаар сарын 17-нд болсон бэлтгэл уулзалтанд олон сарын турш хилцэгдсэн эцсийн баримт бичгийг дэмжихээс татгалзаж, Севильягийн баг хурлаас гарсан гэдгээ бол зарлж байсан. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Америк нэгдсэн улсын энэхүү шийдвэрт гүнээ харамсаж байгаа гэдгийг илэрхийллээ. Гэхдээ Америк нэгдсэн улстай дахин яриа хэлэлцээг өрнүүлж олон сая хүнийг ядуурлаас гаргах үйл хэрэгт Америк нэгдсэн улсыг татан оролцуулахын төлөө ажиллана гэсэн байна. Севильягийн тунхаглалд улс орнуудын төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын нийт бүтээгдэхүүний 15%-аас доошгүй татварын орлогыг бүрдүүлэх, олон улсын хөгжлийн банкуудын зээл олгох чадварыг 3 дахин нэмэгдүүлэх, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээг багтаасан байна. Түүнчлэн өсөж байгаа өрийн дарамтыг шийдвэрлэх реформыг зохион байгуулна гэдэг мөн онцлог. Нэгдсэн үндэсний байгууллагын худалдааны асуудал хариуцсан дарга Ребекка Гринспаны хэлж байгаагаар өнгөрсөн онд 3.3 тэрбум хүн өөрийн улс орондоо эрүүл мэнд боловсролд зарцуулах хөрөнгөөс илүү хэмжээний хөрөнгийг зээлийн төлөлтөнд төлсөн гэж байна. Энэ тоо 2025 онд 3.4 тэрбум болж өснө гэсэн тооцоолол гарсан байна. Зөвхөн хөгжиж байгаа улс орнуудад гэхэд 2025 онд нийт 947 тэрбум ам долларын үрийн төлбөр хийхээр байгаа нь өмнөх оныхоос 100 тэрбум ам доллараар өссөн үзүүлэлт.
Америк нэгдсэн улсын уулзалтанд оролцохоос татгалзсан эсэргүүцлийн тухайд тодруулах юм бол Америк нэгдсэн улсын нэгдсэн үндэсний байгууллагын эдийн засаг нийгмийн зөвлөлдөх төр төлөөлөгч Jonathan Schreier-ийн хэлж байгаагаар Америк нэгдсэн улс олон улсын хамтын ажиллагаа болон эдийн засгийн урт хугацааны хөгжлийг тууштай дэмжсээр ирсэн гэсэн хэдиж хэлцэгдсэн баримт бичиг Америк нэгдсэн улсын хувьд улаан шугамыг олон талаараа зөрчиж байгаа гэдгийг хэлсэн байна. Тэрээр олон улсын санхүүгийн байгууллагуудын удирдлагад хөндлөнгөөс оролцох, хөгжлийн банкуудын зээлийн чадварыг хүчээр нэмэгдүүлэх, нэгдсэн үндэсний байгууллагыг дэлхийн өрийн бүтэцтэй холбох зэрэг заалтууд эсэргүүцлийг нүүдүүлсэн гэж байгаа юм. Түүнчлэн худалдаа татвар инновацийн талаарх санал санаачлагууд Америк нэгдсэн улсын бодлоготой зөрчилдөж байна гэдгийг тодруулсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын татварын хамтын ажиллагааны тухай заалтч гэсэн Америк нэгдсэн улсын тэмдэглэгийг авахгүй байгаа юм. Америк нэгдсэн улс нь Дональд Трампын цагаараа олон улсын хөгжлийн агентлагийг татан буулгах хүртэл дэлхийн хамгийн том тусламж үзүүлдэг донор улс байсан. Тэгвэл сүүлийн үед Дональд Трампын цагаарааны шийдвэрүүдийн улмаас гадаад тусламжийн санхүүжилт эрс буурч тусламжийг өргөө зардал гэж үзэх хандлага тавмгаалах болоод байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цагаараа Харвардын их сургуулийг еврей оюутнуудын эсрэг гарч байгаа гадуурхалтыг зохих ёсоор нь шийдвэрлээгүй гэж үзэн иргэний эрхийн хуулийг зөрчсөн гэж дүгнэлээ. Харин Харвардын зүгээс энэ дүгнэлтийг эрс нисааж байгаа. Тодруулах юм бол эрүүл мэнд нийгмийн үйлчилгээний газрын иргэний эрхийн албаас Харвардын их сургуульд явуулсан мөрдөн шалгалтын үр дүнд сургуулийн кампуст еврей оюутнуудыг арилсан гүнэс угсаагаар нь ялварлан гадуурсан тохиолдолд гарах үед энэхүү асуудлыг шийдвэрлээгүй гэдэг нь иргэний эрх зүйн хуулийг зөрчсөн гэж ийм тохиолдол болсон гэж байгаа юм. Харин зарим шүүмжлэгчид болон сургуулийн удирдлагуудын үзэж байгаагаар ийм төрлийн шалгалт явуулж байгаа нь холбооны засгийн газар ихтэй сургуулиуд дээр хяналтаа тогтоох гэсэн улс төрийн зорилготой шалтгаан байж болцсошгүй гэж дүгнэж байна. Түүнчлэн Харвард төдийгүй Америк нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад томоохон их сургуулиудын эсрэг хориг арга хэмжээ авах цаашдын үндэс суурийг тавьсан хэрэг болно гэж үзэж байна. Одоогийн байдлаар Дональд Трампын цагаараа Харвардын их сургуулийн судалгааны санхүүжилтийн 2.6 тэрбум $ыг зарцаагаад байгаа. Харин бусад их дээд сургуулиудын зүгээс ерөнхийлөгч Дональд Трампын энэхүү алхмуудыг оюутан багш нарын академик эрх чөлөө болон өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд замналхийлж байна гэж үзэж байна. Харвардын удирдлагуудын гаргасан албан ёсны хариу мэдээлэлд бид кампус дахь антисемитизм буюу еврейчүүдийн эсрэг үзэлтэй тэмцэхийн тулд бодиттой урьдчилсан алхмуудыг хийж байгаа. Үүнд ялварлан гадуурхах үзлээс үүдэлтэй урган гарах асуудлуудад олон нийтийн анхаарлыг төвлөрүүлэх, үүний эсрэг урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гээд олон зүйлс дээр анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэлсэн байна. Америк нэгдсэн улсын Айдахо мужид ой хэрийн төмөр гарсан гих дуудлагаар 20 гаруй гал сүнөөгчд очиход урдаас нь үл мэдэх этгээд гал нээж улмаар 2 гал сүнөөгч газар дээр ямнасаа алдаж мөн өөр нэгэн гал сүнөөгч гэмтэл авч эмнэлэгт хүргэсэн тохиолдол гарсан байна. Мөдөр шалгах ажиллагаа яг одоо үргэлжилж байгаа. Хэргийн талаар тодруулах юм бол Айдахо мужийн хойд бүс нутагт байрлах Coeur d'Alene гэх нэртэй хотын захын ой моттой уулын бэлт гал төмөр гарсан гих дуудлага 13 цаг 21 минутанд ирсэн. Шахагдсан гал сүнөөгчийн хувьд нэн даруй эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орсон боловч биеийн байдал нь яг одоо тун тааруу байгаа гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна. Мөн албаныхны хэлж байгаагаар уг этгээд ойн төмөрт гал тавьж санаатайгаар гал сүнөөгчдийг өргөтөж амнасыг нь хөнөөсөн байж болзошгүй гэж дүгнэж байгаа юм. Сэжигтэн 20 настай Vice Rolly гэх нэртэй хүн тэрээр гал нээснээсээ хойш 6 цагийн дараа нас барсан байдалтайгаар олдсон байна. Түүний өхлийн шалтгааны талаар ямар нэгэн албан ёсны мэдээлэл одоогоор байхгүй. Сэжигтний гэр бүлийнхний мэдээлж байгаагаар түүнийг гал сүнөөгч болох мөрөөдөлтэй байсан. Ийм үйлдэл гарган гэж төсөөлөөгүй гэсэн байна. Төмөр гарсан уулын бэлэн нарс гацуур мотор дүүрэн явган аялал дугуй спортод зориулсан хөл хөдөлгөөнтэй цэцэрлэгт хүрээлэн байна. Энэ төмөр нь 10.5 га газрыг шатаасан байна. Цагдаа онцгой байдлын албаныхан цохих бүрдэн шалгалтыг эхлүүлсэн. Одоогоор хэрэгтний сэтгэл санааны байдал хэргийг үйлдэх болсон цаад шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан гал сүнөөгчдөд зориулсан аюулгүй байдлын сургалт орон нутгийн хамгаалтын арга хэмжээг чангадах шаардлагатай гэдгийг албаныхан болон нутгийн оршин суугчид онцолж байна. Хоригчдын гэр бүлийнхэн энэхүү үйл явдлын улмаас сэтгэл санааны хувьд хүнд байгаа гэлээ. Нутгийн ойр орчмын оршин суугчид замун албаныхан тэдэнд шаардлагатай тусламж нэмшгүүдийг үзүүлэх тухайд анхаарч байгаа гэж байна. Зарим ойд орчуулсан хохирлын тухайд галыг цаг алдалгүй унтрааж чадсан учраас хохирлын хэмжээг байж болох хамгийн бага түвшинд хязгаарлаж чадсан гэлээ.
Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжлүүлж байгаа энэ хэсэгт бид зарим мэдээллийг товчоор хүргэх болно. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын өргөн барьсан төсвийн төсөл төлөөлөгчдийн танхимын гишүүдээр батлагдж, одоогийн байдлаар Сенатын түвшинд хилцэгдэж байна. Конгрессийн төсөв аудитын газрын тооцсноор энэ хууль хэрэгжиж эхлэх юм бол ойрын 10 жилийн Америк нэгдсэн улсын төсвийн алдагдлыг 3.3 их найд $, нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзжээ. Уг хуулийг 7 дугаар сарын 4-өөс өмнө батлуулахын тулд Сенатын гишүүд олон цагаар үргэлжлэх санал хураалтанд оролдож байна. Америк нэгдсэн улсын Калифорни мужийн шүүхийн шийдвэрээр хэмэл оюун хөгжүүлэгчид ном бүтээлийг зохиогчийн эрхийн зөвшөөрлгүйгээр сургалтанд ашиглаж болно гэж тогтоожээ. Энэхүү шийдвэр нь зохиогчийн эрхтэй бүтээлийг хэмэл оюун сургахад ашиглах нь зөв ёсны хэрэглээ гэж үзсэн анхны томоохон жишээ болоод байна. Энэ шүүхийн шийдвэр нь тухайн чиглэлдэх хуулийн практикт өргөн нөлөө үзүүлж болзошгүй гэж шинжээчид өгнжээ. Оросын албаны улс нэг шөнийн дотор 477 нисгэгчгүй онгоц 60 пуужин Украин руу хөөргсөн тохиолдол гарсан байна. Тэдгээрийн 211 нисгэгчгүй онгоц болон 38 пуужинг нь устгаж чадсан гэж Украины агаарын хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Игнат Associated Press агентлагт мэдээлсэн байна. Энэхүү товтлогоо нь Орос Украин хоорондын дайн 3 жил үргэлжилж байгаатай холбогдуулан дайн гиснээс хойш хамгийн өргөн хүрээцэн агаарын дайрал болсон байна. Энэхүү дайралт нь баруун бус нутгууд дахь Украины цэргийн үйлдвэрлэлийн байгууламжууд болон нефт боловсруулах үйлдвэрүүдийг устгасан гэж мэдээлжээ. Лас Вегасын T-Mobile Arena зохион байгуулагдсан UFC 317 тулаанд Илья Топорья эхний үедээ Чарльз Оливератай тулалдаж 2 цаг 27 минутын дотор ялсан байна. Салбарын түүнийг UFC-гийн шинэ нэрэн үеийн нүүр царай болж нэрээ спортын алтан хуудсанд мөнхөнлөө гэж тодорхойлж байна. Учир нь тэрээр энэхүү ялалтаар 2 өөрчөнд дэлхийн аварга болсон UFC-гийн түүхэн дэх 10 дахь тамирчин болж байгаа юм а. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.